Байцгаана уу. Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээр бүгдээр их гоё юм хийнэ. Бидний цахим хичээлийг илүү гоё сонирхолтой болгоход тусалдаг 3 хэрэглүүрийг ашиглацгаана. За эдгээр 3 хэрэглүүр маань юу вэ гэхээр нэгдүгээрт нь zoom in fun, хоёрт нь болохоор spotlights, гуравт нь gesture effects. За эдгээрээр нь хэрхэн хэрэгэлдгийг багш нь энэ удаагийн хичээлээрээ харуулъя. За одоо бүгдээрээ эхэлцгээе. За ингээд шинэ прожект үүсгээд энийгээ мэдээж нэр өгöd хадгална тийм ээ. За ингээд ажиллаа эхлэхээс өмнө та бүхэн маань дизайн гэдэг рүү ороод мэдээж загвараа сонгоно тийм ээ. Слайдныхаа загварыг сонгоно. Ямар загвар дээр хийх үүдгийгээ мэдээж сонгоод дараа нь болохоор заавал слайдныхаа сайзыг шалгаарай. За 8 хувилбарыг ашиглаж байгаа хүмүүс бол болж өгвөл Full HD гэсэн энэнийг ашиглаад хийгээрэй. Ягдвал видео ч гоё чанартай болно. Хичээлээ бэлдээрэй. За багшийн хувьд болохоор Full HD сонголоо. За одоо ингэж бүгдээрээ zoom in fun-ыг видеон дээр хийж үзье. За багш нь. За энэ хичээл дээрээ. За та бүхэн маань яг өөрсдөө ингэж хичээлээ ингэж одоо видео хичээлээ ингэж одоо бүх ингэж засвар одоо тайрч хасах юмнуудаа ингэж дуу энтрээ оруулчаад яг аль хэсгийг гоё илүү гоё болгож өгөх үү гэдгийгээ сонгоно гэсэн үг. За одоо жишээлбэл багш нь энэ видеог бол бүрэн засцсан гэсэн үг. Ер нь одоо хэрэгтэй хэрэггүй юмнууд нь бүгдийг засаад яг видео хичээл нь бэлэн болчихсон. Тэгтээ дээр нь гоё одоо илүү одоо бидний агуулгыг тодтогч суралцж байгаа хүмүүст нэлээд сонирхол төрүүлэхээр тэр зүйлийг хийх гэж байна. За одоо ингээхийн тулд за одоо багш нь яг энэ өнөөдрийн хичээлээрээ бүгдээрээ үндсэн байрлалын 8 үсгийг. За багш нь яг өнөөдрийн хичээлээрээ үндсэн байрлалын 8 үсгийг үзүүлнэ гэж байна тийм. Хэрхэн бичихийг заана гэж байна. За тэгвэл яг би ингээд ирээд багш хилэнгүүд энийг дэлгэсэн дээр ганцаар гинэ гэж томруулж харуулъя. За одоо ингээд курсороо байршуулж агаад энэ zoom in гэдгийгээ сонгоно. За тэгэхээр энэ нэг юм дөрвөлжин тэмдэглэгээ гарч байгаа. За энийгээр энэ zoom цонхныгоо хэр хэмжээтэй харуулах вэ гэдгийг ингэж тохируулж өгдөг. За одоо тэгээ энийг мөн зөөж болдог ингэ. За одоо бүгдээрээ харъя. Тэрээ бүгдээрээ үндсэн байрлалын 8 үсгийг бичиж байна. За одоо ингээд гоё томруулж агаад ингээд бүгдээрээ тайлбарая. Баруун гартлын урнуудаар бичигдэх үсгийг бүсэн цэнхэр өнгөөр дөнгөжсөн байна. Зүүн гартлын урнуудаар бичигдэх үсгийг бүрэн өнгөөр дөнгөжсөн. За эдгээр үсгүүдээ мэдэж тогтоохдоо бид нэр 13-аар бичиж сурахад зориулагдсан програм дээр дасгалуудыг хийдэг. За дасгалуудыг хийдэг гэдэг хүртэл багш нь энэ zoom одоо буцаая. За буцаахтай архиад zoom гэдгийг сонгочихно. Багш нь хоёр төрчлээ тийм. Нэгдүгээрт нь бүгдээрээ өсөж тогтоох дасгал. За одоо бид нэр энд буцаад энэ дэлгэцээ томор нь харуулна. За тэгэхээр бол энэ тэмдэглэж байгаа энэ тэмдэглэгээ дэлгэцээ бүтэн ингээд тохируулждаг. За багш нь энд нэг юм харуул. Properties гэдгийг нээх бол нэгдүгээрт нь бүгдээрээ өсөж тогтоох дасгал. За одоо нэгдүгээрт нь за одоо тэгвэл багш нь энийгээ томруулж харъя. Нэгдүгээрт нь өсөг тогтоох дасгал хий. Нэгдүгээрт нь бүгдээрээ за энийгээрээ багш нь вэж нөгөө жоохон ингэ зөөчж болно. Яг бол 3 дасгал хийдэг гэдэг хүртэл. Дасгалуудыг хийдэг. За ингээд жоох явуулж агаад одоо энэ хэсгийг томруулж харуулъя. За тэхийн тулд энэ insert рүү ороод одоо энийг шилжүүлэх нь тийм ээ. Сайн машины дараад ирсэн юм аа. За энийг за ингэж бүгдээрээ өсөж тогтоох дасгал. Хоёрт нь өгжих дасгал 1, гуравт нь өгжих дасгал 2 гэсэн юм 3 дасгал. За 3 дасгал хийнэ. За одоо энэ дээрээ би зүүн буцаая. Тэр ахиад зүүн гэдгийг сонгоод
Тэгээд энийгээ буцаагаад ингээд татчихна гэсэн. За одоо бүдрээ зүүн хийсэн зүйлээ та харъя. Дасгалуудыг хийдгэн. За нэгдүгээрт нь бүгдээрээ өсөв цогцог дасгал, хоёрт нь өвчг дасгал 1, гуравт нь өвчг дасгал 2 гэсэн ийм 3 дасгалыг хийгээ явна. За ийм байдлаар зүүн фэн гэсэн хэрэглүүрийг ашигладаг байна. За одоо энэ хурдын одоо хэр хурдан энэ одоо энэ арда энэ хурдын нас тохируулж өгдөг. Одоо наашин татж байгаа хурдын. За бүгс нь за энэ тэгвэл энэ хардаа энд нэг юм дор юу байгаад энийгээрээ одоо зүүмийнхаа хэр удаан гарч ирэх үү гэдэг хурдын тохируулж өгдөг. За одоо бүгс нь харъя. Дасгал 2 гэсэн ийм 3 дасгалыг хийгээ явна. Жоохон аажуухан ингэж цаашилж байгаа. За одоо энэ нэг тэгвэл илүү хурд юу юм? Бүр хурдан болгоё. Тэгвэл ингээд нэгээ багсчихна. За одоо харъя. Тэг шилжих хөдөлгөөний хэр хурдан удаан хийх үү гэдгийг энэгээр тохируулдаг байна шүү дээ, тийм ээ. За энэ бол хитрхээ хурдан байна дээ. Жоохон сунгой бүр удаан болгоё гэвэл ингээд татчихна гэсэн. Бүгдээрээ өсөв цогцог дасгал, хоёрт нь өвчг дасгал 1, гуравт нь өв. За тэгэхээр ингээд тохируулчихна гэсэн. За энэ дээр болохоор энэ properties гэдэг энэ баруун талын цонхон дээрийг хугацааг нь харуулж байгаа. За хідээс яг бичлэгийн чинь хэдэн минутаас энэ зүүм эхэлж байгаа. Дуусах үргэлжлэх хугацаа нэр нь хэд хүртэл байгаа. Энэ болохоор үргэлжлэх хугацаа харуулдаг. За тэгэл энэ нөгөөний хэмжээсүүдээ энэ зүүм бийн чинь дээрээсээ доороосоо ирнэ хэр хэмжээтэй байх юм гэдгийг бас эндээсээ ингээд тохируулаад өчөж бас болдог. За одоо доороосоо жоохон дээш нь гэдэг юм бол. За зүүмийнхаа хэмжээг томруулъя басаа гэх юм бол энэ цонхон дээр бас ингээд гараас тохируулж өгдөг байна. За control S. За та нар маань одоо зүүм фэнийг өөрийнхөө цахим хичээл дээр нь ямар байдлаар ашиглах вэ гэдгийг өөрсдөө сонгоод тэгээ хэрэгжилж үзээрэй. Одоо багш нь Spotlight-ийн төлөвийг нь яаж ашигладгийг багш нь харуулъя. За одоо багш нь яг энэ өнөөдрийн хичээлээрээ бүгдээрээ үндсэн байрлал. За үндсэн байрлал ингээд энийг гой тодруулж одоо анхаарлын татхын тулд тодруулж өгье. Гой гэрэл тусгана. Энэ Spotlight гэдэг бол ерөнхийдөө бол гэрэл тусч илүү гой тод болгодог гэсэн үг. За одоо Spotlight-а хэрэглэе. За тэгэхээр бол энэ зургуудаар дарчин. За одоо багш нь энийг ингээд тодруулъя. Бусад хэсгээс арай тод харагдуулж байгаа. За одоо харъя. Өдрийн хичээлээрээ бүгдээрээ үндсэн байрлалын 8. За энэ жоох ингээд сунгая. Аль хүртэл үргэлжлэх үү гэдгийг ингээд тохируулж болдог. Өдрийн хичээлээрээ бүгдээрээ үндсэн байрлалын 8 үсгийг бичиж сурна. За одоо энийг ингээд тохируулж болдог. Өдрийн хичээлээрээ бүгдээрээ үндсэн байрлалын 8 үсэг. За ингэж хэрэгэлдэг байна. За Spotlight-ийнхаа одоо үргэлжлэх хугацааг бол энэ доотлолоор ингээд сунгаад за энэ хүртэл бичиж сурна. За баруун гартлын урнуудаар бичигдэх үсгийг бүсэн цэнхэр өнгөөр дөнгөж. За тэгэхээр энэ Spotlight-а болж энэ хүртэл үргэлжлүүлчих. Өдрийн хичээлээрээ бүгдээрээ үндсэн байрлалын 8 үсгийг бичиж сурна. За одоо багш нь юу вэ? Энэ дээр гэрэлтүүлэг тавь. За Spotlight сонголоо. Өдрийн хичээлээрээ бүгдээрээ за одоо тэгэхээр багш нь нэлээ явуулж байгаа. 8 үсгийг бичиж сурна. За баруун гартлын урнуудаар бичигдэх. За баруун гар талын урнуудаар. Тэгэхээр энийг шинжилж хамгийн түрүүнд энийг ярьж байгаа юм байна тий. За баруун гартлын урнуудаар. За жоохон хажууд тийш нь гүйлгэх. За ингэж зөвч. За энд мөн л нөгөө өргөн өндөр тэгээл бүх хэмжээсүүдийг ингээд тохируулах боломжтой хөргөлжлөх хугацаа энэ. Энэ properties гэсэн энэ цонхонд одоо тухайн ямар хэрэглүүрийг сонгож байна. Тэр болгоны чинь энэ тохируулгын хэсгүүд энэ баруун гар талынхаа энэ properties цонхонд гардаг байгаа шүү. За одоо бүгдээрээ Spotlight-а харъя. Өдрийн хичээлээрээ бүгдээрээ үндсэн байрлалын 8 үсгийг бичиж сурна. За баруун гартлын урнуудаар бичигдэх үсгийг бүсэн цэнхэр өнгөөр дөнгөж гэсэн байна.
За одоо тэгсэн чинь энийг зүгээр мэлс гэдэг нэг тийм хугацаа орж ирээд байна тий. Тэгэхээр энэ дээр бас нөгөө нэг хөдөлгөөний анимашн хийж өгч болдог. За тэгэхээр анимашн гэдэг рүү ороод за энийг сонгоч арай гоё уусалттайгаар орж ирдэг. Тэгээд дуусахтаа муу адилхан гоё уусалттай нэг хажуухан гарч. Баруун гартлын урнуудаар за энийг жоох ингэ сонгоод өгч. Тэгэхээр нэг гоё баруун гартлын урнуудаар бичээд өгсгийг хүсэн цэнхэр өнгөөр спотлайт тавь. зүүн гартлын урнуудаар эсвэл тэгж тавихаас гадна энийгээ копидод тавьчих болно. Яг л өмнө тохируулга янз бүр эффектүүд хийсэн байгаа учраас шууд энийгээ копидод. За спотлайтаа ингээд тавьчлаа. Одоо бүгдрээ энийхээ хэлбэрийг бас өөрчилж болдог. За өөрчлөлтөө энэ арга формат тав руу ороод энэ change shape гэсэн рүү орно. За эндээс ямар хэлбэртэй болохыг гэдгийг сонгоо. За энэ зүрхэн хэлбэртэй гэх юм бол ингээд болчихно. За энийг бас зүрхэн хэлбэртэй болгоч. Ингээд дурын хэлбэрээр сонгох боломжтой байх нэ. За энэ properties сонгоход бас л үргэлжлэх хугацаа, аль хүртэл үргэлжлэх хөө дээр доороос авах хэмжээ, тэгээл энийг үнцэг ямар хэмжээтэй тохируулах уу гэдэргээл бүх тохируулгаас нэлээд байгаад spotlight tool-ийг ер нь хэрхэн яаж ашигладгийг бүгдээрээ сурлаа. За тэгэхээр та нар маань одоо өөрийнхөө захин хичээлийн агуулгатаа уялдуулаад энэ гэрэлтүүлгийг нь яаж ашиглах уу гэдгийг өөрсдөө сонгоод хэрэгжилж үзээрэй. За одоо багш дараагийн одоо хэрэглүүр болох энэ gesture effects. Энийг нь яаж ашигладгийг багш үзүүлье. За багш нь болохоор хаана хэрэглэх юм? үндсэн байрлалын 8. За багш нь яг энд хийм үндсэн байрлалын 8 үсэг гэдэг. Энд курсор энд зааж байгаа. За энэ үсгүүдийг зааж байна. За тэгвэл энийг яаж ашиглах юм багш нь вэ? Харуулъя. За энэ гэрэлтүүлгүүдийг нь авчи дөө хэрэглэж үзье. Гэрэлтүүлэгтээ давхарч гэсэн хэрэглэж болно. За одоо энэ 8 үсэг гэдгийг багш нь тодтох юм. За тэгэхээр энэ gesture гэдэг эффектэнд болохоор бэлэн ийм хөдөлгөөнтэй ийм хэлбэр дүрсүүд байдаг гэж ойлгож байна. Ийм одоо хөдөлгөөнтэй дүрсүүд байдаг. За одоо жишээлбэл зүүн гарт талаас ийм хөдөлгөөнтэй сум оруулъя. За ингээд. За тэгэл мөн баруун гар талд нь болохоор тухайн хэрэглүүрэн чи одоо үргэлжлэх хугацаа тэгээд одоо дээр доороосаа хэрэг хэмжээтэй байрлах уу гэл ингээд. За ингээд тохируулчих нь өндөр өрөвний тохируулын гэх юм бол ингээд. Тэгээ энд ер нь хэр хугацаанд үргэлжлэхий энэ юм байна гэдгийг зааж өгнө. За одоо бүгдээрээ харъя сайнхаа. Байрлалын 8 үсгийг бичиж сурнаа. За 8 үсгийг бичиж сурнаа. За энэ арай жоохон хэд уршлаас шахсан байна. Тухайн зүйлээ тодтолж өгөхдөө энэ хэрэглүүрүүдийг ашиглаж болно. За баруун гар талын урнуудэр гээд багш нэм тойр хөдөлгөөн чинь тий. Тэгвэл энэ дээр ямар эффект ашиглаж болох юм бэ? За тэгэхээр энэ эффектийг энэ хоёрын дунд ашиглаж үзье. За энэ хоёр ингээд холбоотой гэдгийг ингээд илэрхийлж хийж бодлоо гэж. За одоо бүгдээ саяныхаа оруулсан эффектийг харъя. Цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байна. Зүүн гартлын за одоо гэж нэг зүүн гартлын явах гэдэг дээр нь бас нэг тойрог хөдөлгөөнтэй нөгөө тийш хэрэгж байгааг нь оруулъя. За ишин сунгаад энд оруулж өгнө. За тэгэхээр энэ хэсэгт оруулъя. Зүүн гартлын урнуудаар бичих үсгийг бүрэн өнгөөр тэмдэглэж. За одоо жоо бүрэн өнгөөр тэмдэглэж өгсөн хүртэл энэ эффект маань үргэлжилжээ гэж байна. Зүүн гартлын урнуудаар бичих үсгийг за энэ жоо хоцорч орж ирээд байна тий. Жоохон яг хилэнгүүт татгаж зааж ахаар. Зүүн гартлын урнуудаар бичих үсгийг бүрэн өнгөөр тэмдэглэж. За энийг шалгат энэ хэдэн секундээс үргэлжилж байна. Баруун гартлын урнуудаар бичиж үсгийг цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байна. Зүүн гартлын урнуудаар бичих үсгийг бүрэн өнгөөр тэмдэглэж. За жоох ингэж тэмдэглэсэн байна. Зүүн гартлын урнуудаар бичих үсгийг бүрэн өнгөөр тэмдэглэсэн. за ингээд оруулж байна. За одоо ахад нэг өөр газар өгч. За одоо тасгалуудыг хийдгээ гэдгийг одоо нэгдүгээр тасгал, хоёрдугаар тасгал хийдгийг бүгд тодтогч харуулхад энийг ашиглая. За ингэхдээ бүгшин нэгдүгээрт нь хоёрдугаарт нь гэдгийг бүгшин зааж үзвэл. За ингэхдээ бүгшин
Энэ сумаад ашиглаж гэдэг юм уу дөө. За энэ сум ашиглаж. Өсөг тогтоох дасгал. За энд өсөг тогтоох дасгал гэж гарч ирж байна. Хоёрт нь өвжил дасгал. За нэгдүгээр нь бүгдээрээ өсөг. За тэгэхээр энийг ийш нь бүлгэж. За нэгдүгээрт нь бүгдээрээ өсөг тогтоох. за иймэрхүү байдалтай. Бүгдээрээ өсөг тогтоох дасгал. За одоо дараа нь болохоор энэ хоёр гэдэг энэ хоёрдугаарт нь гэх яг энэ сум гарч ирж байгаа. За тэгэхээр энийг copy доод paste ингээд. За ингэчээд энийхээ байрлалыг суулгах бол нөгөө давхцаж гараад харагдахгүй байгаа юм. Тэгэхээр бүгдээрээ доош нь болгоно. Нөө энэ чинь дэш. За доош нь ингээд зүүч. Жижигхэн ийм юмнуудаа нөгөө нэг ингээд татаж зөөгж байгаа хэцүү хам бол энийгээр нь ингээд чинь маус чи ингээд төвтэй ингээд зөөж болохоор бол ингээд зүүч. Хоёрт нь өвжил. За хоёрт нь гэхээр энэ хавс эхэлж чинь тийм ээ. За одоо гуравт нь гэхээр энийг мөн copy хийж. Copy paste. За жоох иш. Энэ хавс эхэлжсэн. За одоо шалгая. Өвжил дасгал 2. За одоо энийхээ нөгөө байрлалын. За одоо бүгд харъя. Бүгдээрээ өсөг тогтоох дасгал. Хоёрт нь өвжил дасгал 1, гуравт нь өвжил дасгал 2. За энэ бүр хойноос гараад байна тий. Тэгэхээр энийг жоох урьдчилуулъя. Тэгвэл нөгөө зүүмтсэн болохоор зүүмийнхэн маань хэмжээ маань ингэж гараад байгаа юм байна. Тэгэхээр энийг жоох урьдчилуулаад хий. За болчлоо. Шилгаж харцгаая. Байрлалын 8 өсгөө бичсэн байна. За баруун гартлын орнуудаар бичигдэх үсгийг цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байна. Зүүн гартлын орнуудаар бичигдэх үсгийг бүрэн өнгөөр тэмдэглэсэн. За эдгээр бичиг. За нэгдүгээрт нь бүгдээрээ өсөг тогтоох дасгал. Хоёрт нь өвжил дасгал 1, гуравт нь өвжил дасгал 2 гэсэн нэг. За энэ хичээл минь энд хүрээд өндөрлөө. За өнөөдөр үзсэн 3 хэрэглүүрээ та нар маань өөрсдийнхээ одоо цахим хичээлээ хийхдээ хэрэглээрэй. За дараагийн хичээл дээр багш нь болохоор видео цэцүүртэй холбоотой нэлээ олон зүйлийг хэлж өгнө. Өмнөх хичээлүүд дээр багш нь болохоор ерөнхийдөө видео цэцэрлэхын хэрэглүүрүүдтэй та бүхнийгээ танилцуулах гай жаахан юмнууд гэсэн байна. Маргаашийн хичээл дээр бол одоо энэ дагаа энэ хэрэглүүрүүдийг ер нь яаж ашигладгийг бүгдийг багш нь тайлбарлаж өгнө. За одоо энэ видео засвартай холбоотой. За баяртай маргаашийн хичээл дээр уулзъя. За баяртай дараагийн хичээлээр уулзъя. За баяртай дараагийн хичээлээр уулзъя.